Hi guys, чихэн. Би өнөөдөр болохоор та бүхэнд цагаан хоол болон бусад хоолтын талаар хэлье гэж бодсон. Тэгэхээр маш олон төрлийн хоолтууд байдаг. Гэхдээ бүгд цагаан хоол гэж байгаа биш шүү guys. За тэгэхээр ямар ч хэсэглэе. Эхнийх нь болохоор vegan гэж байгаа. За vegan болохоор амьтны гаралтай бүх бүтээгдэхүүнийг иддэггүй. Тэгэхээр мах, тэгээд dairy буюу сүм бүтээгдэхүүн, тэгээд өндөг иддэггүйг vegan гэдэг байгаа. Хоёр дахь буюу lacto vegetarian гэж байгаа. За lacto vegetarian болохоор бас мөн мах, өндөг хоёрыг иддэггүй. Тэгтээ суу орсон сүм бүтээгдэхүүнүүдийг иддгийг lacto vegetarian гэж хэлдэг байгаа. Гурав дахь нь болохоор ovo vegetarian гэдэг. Ovo vegetarian нь болохоор мах, тэгээд dairy буюу одоо сүм бүтээгдэхүүнүүдийг иддэггүй. Гэхдээ өндөг иддгийг хэлдэг. Дөрөв дахь нь болохоор lacto ovo хоёрыг нийлүүлсэн lacto ovo vegetarian гэлдэг. За, lacto ovo vegetarian болохоор мах иддэггүй. Гэхдээ сүм бүтээгдэхүүн өндөг хоёрыг иддэг. Тэгээ үүнийг lacto ovo vegetarian гэж хэлдэг байгаа. Дараачих нь болохоор poultarian гэж байгаа. За, poultarian болохоор улаан махыг иддэггүй. Тэгэхээр одоо үхрийн мах, гахаан мах энэ иддэггүй байна. Харин эсрэгээрээ цагаан мах одоо poultry иддэг байх гэсэн үг. За, тэгэхээр улаан мах иддэггүй. Цагаан мах, өндөг, сүм бүтээгдэхүүн иддгийг poultarian гэдэг байна. Сүүлх буюу pescatarian гэж байгаа. Pescatarian нь болохоор улаан мах, цагаан мах аль алийг иддэггүй. Гэхдээ далайн хоолноос загас энтрийг иддэг. Тэгээд давхар сүм бүтээгдэхүүн dairy-гаас иддгийг хэлдэг. Тэгэхээр pescatarian нь болохоор улаан мах, цагаан махыг иддэггүй. Харин далайн хоолноос тэгээд одоо сүм бүтээгдэхүүн dairy иддгийг хэлдэг байгаа. Тэгээд давхар үүндээ нэмээ би өндөр та бүхэнд хоёр хоолтыг нэмж хэлье гэж бодсон. Тэгээд эхнийх нь болохоор fruitarian, тэгээд дараачих нь болохоор raw vegan гэж байгаа. За, fruitarian болохоор зөвхөн жимсээр хоолдог. Тэгээд давхар үүндээ нэмээд одоо самар энтрийг иддгийг fruitarian гэж хэлдэг байгаа. Тэгээд дараачих нь болохоор raw vegan. Raw vegan нь болохоор ерөөсө болгосон юм иддэггүй, харин болгоогүй юм иддэг. Одоо тэгэхээр хурц чанаагүй хоол иддэг гэсэн үг шүү дээ. Тэгээд давхар ингээд no bake raw vegan cake гэж үүдэг. Тэгээ энэ болохоор жигнээгүү торт талахыг хэлдэг байгаа. Тэгээ Монголын зарим лоббинг хатуудад энэ жигнээгүү no bake raw vegan cake-ийг бас одоо идэж олно. Тэгэхээр ерөнхийдөө бол би өндөр та бүхэнд vegan хоолтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгье гэж утсан баа. За, vegan буюу ногоон хоолтын болохоор та хэлсэнчлэн амьтны гаралтай бүтээгдэхүүнийг иддэггүй, хэрэглэдэггүй гэлдэг. Тэгэхээр мах, dairy буюу сүм бүтээгдэхүүн өндөг иддэггүйг vegan буюу ногоон хоолтон гэж хэлдэг байгаа. За, тэгээ ерөнхийдөө бол дэлхийд даяар махнаас татгалзаж байгаа хүмүүсийн тоон ихсэж байгаа. Тэгээ би болохоор health career гэдэг хуудаснаас тэм жоохон фактуудыг авсан. Тэгээ та бүхэндээс одоо хэлье гэж утсан баа. За, тэгэхээр Хойд Америкийн 40% нь vegan болдоггүй маа гэхэд одоо vegan хоол хүнсийг хэрэглэхийг хичээдэг болсон гэж байна. Тэгээд давхар Европын нийт хүн амын тооны 5.9% нь vegan эсвэл vegetarian гэсэн судалгаа хийсэн. Тэгээд би тэр одоо хуудсын бас доор үлдээчих. Тэгээд та бүхэн бас ороод сонирхоод үзээрэй. За, хүмүүсийн ерөнхийдөө бол vegan болж байгаа шалтгаан маш олон янз байдаг. Тэгээд зарим нь болохоор эрүүл мэндийн төлөө vegan болдог. Эсвэл эрүүл хооллолт, диетын төлөө одоо vegan хоолтыг сонгож байгаа хүмүүс бас мөн байдаг. За, эсвэл одоо амьтан тайртай болохоор амьтны махнаас одоо татгалзаж байгаа хүмүүс бас байдаг. Тэгээд одоо дэлхийн уур амьсгал, environment-ийн төлөө одоо vegan болж байгаа хүмүүс бас их байдаг байгаа. Өнөөдрийн миний бичлэг ингэж дуусж байгаа. Тэгэхээр би болохоор өнөөдөр та бүхэнд цагаан хоол болон бусад хооллолт, тэгээ vegan хоолтын талаар одоо мэдээлэл хэлсэн байгаа. Тэгээ өнөөдрийн миний бичлэг таалагдсан бол like and subscribe. Тэгээ бас доор байгаа bell icon-ыг дарахаа мартаа guys. Тэгээ өнөөдрийн миний бичлэг үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгэнд уулзцгаая. Тэгээд тэр оронтор баяртай. Bye.